хуулиараа шашин шүтлгийг ялгарлаж хориглоогүй хэдий ч буддын шашныг үе үеийн ерөнхийлөгчдөөс өгсүүлээд дийлэнх олонх нь их баг ямар нэг хэмжээгээр шүтэх болсон уламжлалт шахуу шашинтай улс бол дэлхий дээрх хамгийн тайван амгалан орон нутаг болох Монгол улс мөн билээ. Шашны бүх төрлийн урсгал, загвар, номлолтой сүм хийдүүд инх тайвнаар зэрэгцэн оршдог хэдий ч тэдгээр шашнуудын зан үйл, ёслол, арга хэмжээнүүд нь олонний өмнө төдийлөн ил биш, шүтэн бишрэгчдийнхээ хүрээнд л явагддаг гэдгийг бид мэднэ. Шашин шүтлэгийн ямар ч сөргөлдөөнгүй хамгийн тайван амгалан улс бол Монгол улс мөнөөсөө мөн гэдгийг ч дэлхийд даяараа бас мэднэ. Тэр бүхэл хоёр өөр шашин шүтлэгтэй хүмүүс ханилан сууж эвтэй найртай аж төрж болоод байгаа нь нэг юм хэлээд байгаа юм. Гэхдээ юмд бас хэмжээ хязгаар гэж нэг юм бий. Өнгөрсөн амралтын өдөр болсон зан үйл олонний игдүүлслийг одоо бол хөдөлгсөөр байна. Олонний хөлийн газар, маршлын гүр, их тэнгэрийн амны чанх өмнө тэхээс тех гэж хийгдсэн усан баталгаа хэмэх зан үйл нь Монгол хүний нүдэнд огт тасал болоогүй. Итгээд сонин харагдахын зэрэгцээгээр агуулга хэлбэр нь илэрхий гайхуулсан олоныг өдөөсөн мэт байсан нь туйлын харамсалтай хэрэг юм. Шашны хувьд эмзэг асуудалгүй Монгол оронд аль нэг шашны энэ мэтээр бусдыгаа давамгайлах, өрсөлдөх, гайхуулах шин чанарыг үзүүлж бүр огт болохгүй. Илэрхий өдөөн гатгсан мэт харагдахаар үйлдэлийг олонний өмнө Монгол хүний дээдэлж ирсэн гол мөрөнд энэ мэт байдлаар үзүүлсэн явдал нь эсэргээрээ тухайн шашныг маш олон хүнд сөргөөр харагдуулах зан үйл болон үлдлээ. Үзэл бодол нь төлөвшөөгүй, хэд туйлшрамтгай, цочмог зан авартай өнөөгийн өсвөр насныхны хувьд бол энэ үйлдэл нь маш хурцаар тусч байгаа нь олон нийтийн сүлжээнээс илт анзаарагдаж байна. Улмаар залуу үе маань шашны үзэл бодлоор сөргөлдөх, хоорондоо тэмцэж өрсөлдөх, нэг нэгнийгээ гутаанд оромжлох гэх мэт үйлдэлүүд гарах болно. Аль ч улс орон ийм зүйлийг хүсэхгүй. Учир нь сүм хийдийн тэргүүн пасторууд нь энэ асуудлыг эрхэмлэндээ дальж, улсыг нь уувал, ёсыг нь дагахын зэрэгцээ 100 жилээр асуудалгүй байсаар ирсэн шашин шүтлэгийн асуудал дээр нь туйлын болгоомжтой хандахыг хичээнгүйлэн хүсэж байна. Монгол улс хизээч шашны асуудалтай байгаагүй, байх ч ёсгүй. Анхааран сонсож асуудлыг зөвөр ухаж ойлгосон байхаа гэж найдана.